Би та бүхэндээ дотоод ирэх сургуулийн үйл ажиллагааны талаар хүргэдэг U-блогийнхаа шинэ дугаарыг хүргэх гэж байна. За бид та бүхэндээ дотоод ирэх сургуулийнхаа музейн талаар өмнө нь эхний мэдээллийг хүргэсэн байгаа. За манай их сургуулийн музейд одоо нийтдээ хэдэн үзмөрүүд хадгалагдаж байдаг. За яаж байжуулдаг, ямар танхимуудтай талаар бид эхний нэвтрүүлгээр та бүхэндээ тодорхой үзүүлсэн. Энэ хоёр дахь удаагийн дугаартай бол дараагийн танхимд нэрээд ингээд бид одоо музей эрхлэгч Ахмад Цэцэгмаатай уулзж байна. За Цэцэгмаа Ахмад өнөөдөр биднээс одоо музейхээ ямар танхимуудыг үзүүлэхээр бэлдээд байгаа. За өнөөдрийн дугаарт бол дотоод ирэх их сургууль анх хэдэн оноос дээд боловсролтой аль багштыг бэлтгэж эхэлсэн талаар тэр үеийн одоо түүх өгүүлсэн одоо гол үзмөрүүдийн талаар бас сонирхуулъя гэж бодож байна. За энэ тэгч цэргийн дээд сургууль болсон түүхээс эхэлж байна тий. За их сургууль маань 1982 оноос одоо нийгмийн аюулаас хамгаалах яамны цэргийн дээд сургууль гэдэг дээд боловсролтой аль багштыг бэлтгэж эхэлсэн байгаа. За энэ үед бол Орос мэрэгчлүүд мөн ажиллаж исэн 1934 оноос эхлээд 90-ад оны хүртэл 20 гаруй Орос мэрэгчлэлтэй ажиллаж исэн түүхтэй. Тэгээ энэ үед бол зарим нэг хичээл сургалт бол Орос хэл дээр явагдаж исэн бас түүхийн баримтууд бас байдаг. За тухайлбал одоо энэ хоргонд бол сонирхолтой юм бол нийгмийн аюулаас хамгаалах яамны цэргийн дээд сургуулийн 87-аас 88 оны хичээлийн жилийн одоо хуваар бас ингээ их хуваар хадгалагдаж байна. За тухайн үед одоо багш нар маань ингэж гараар бичсэн тий. Ингээ шугамдаж гараараа дарамлдаж ивчдэг байсан. За энэ бас их үнэтэй үзмөр, их сонирхолтой үзмөр байгаа. Яг одоо их хуваар байгаа тий. За мөн 87-аас 88 оны хичээлийн жилийн нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөг бас ингээд бичгийн машинаар бичсэн. Тийм машиндсан ийм одоо төлөвлөгөө бас ихвээрээ ингэж хадгалагдаж байна. За тухайн үеийн одоо сонсогчийн үнэмлэх байна. За энэ баримл цээж баримл бол нийгмийн аюулаас хамгаалах яамны цэргийн дээд сургуулийн одоо захирлаар ажиллаж байсан соён гэгэрэл жадзаг багшийн одоо цээж баримл байна. 2016 онд бүр хүүхдүүд нь аавынхаа дурсгалыг хүндэтгэж дэлгэж манай музейд бас дурсгасан байгаа. За энэ уран баримлж Баатар цогт гэдэг хүн одоо уралж бүтээсэн байгаа. Энэ цээж баримл маань бас их урлагийн үнэтэй бүтээл ингээ хүрл ийм хөшөөг бүр хүүхдүүд нь аавынхаа дурсгал зориулж дэлгэж өгсөн. Одоо хүрт нийтийн хүртэл музейд одоо ингээ тавигдаад байж байна. За баярлалаа. Ийшээ энэ одоо хэний өмсөж байсан? Энэ бас одоо сонирхолтой 40 жилийн одоо түүхийг өгүүлсэн. Манай их сургуульд одоо цэргийн тусгай дунд сургуулиас одоо хүртэл ажиллаж байгаа Гардан талааны мастер, хууль сахиулах байгууллага одоо үе үеийн шавнырыг бэлтгэж исэн Хаян гарваа огшийн өмсгөл байгаа. Цэргийн дээд сургууль Гардан талааны багшаар ажиллаж байхдаа энэ кимоног өмсөж исэн. 2020 онд одоо музейг шинжилэн тогтжуулахад одоо өөрөө одоо дурсгал болгоноос үлдээсэн ийм өмсгөл одоо хадгалагдаж байна. За тэгэхээр ер нь Монгол Улсын гавьяатагч доктор профессор Цагдаагийн уранда Хаян гарваа огшийн шавнар бол маш олон байдаг те. Саяхан бас Гардан талаан гээд том ном гаргасан байсан. За тэр багшийн 40 гаруй жил өмссөн яг хичээлээ заахт өмсөжсэн кимоно. Нэг сонирхолтой байна те. Тий. Одоо Хаян гарваа огш маань их сургуулийн хүндэт профессор цолоор одоо шагнагдсан байгаа. За энэ цагдаагийн актив гэж 2000-аас 2011 онд одоо цагдаагийн актив нэртэйгээр сургалт эрдэмшлэгийн үйл ажиллагаагаа явуулж исэн. За энэ үеэс нэг онцлог зүйл бол одоо хүндэт доктор профессорын тэмдгийг энэ үеэс олгож эхэлсэн байгаа. За одоо анхны олгож эхэлсэн. Цагдаагийн актив гэсэн хүндэт доктор анхны тийм байна те. За хүндэт доктор нь болохоор хууль сахиулах байгууллагыг одоо дотоод ирэх их сургуулийг хөгжүүлэхэд одоо оруулсан хувь нэмрийн үнэлж хүндэт доктор цолоор шагнадаг. За хүндэт профессор нь болохоор 200 салбарын эрдэм шинжилгээ судалгааны ажилд оруулсан хувь нэмрийн үнэлж олгодог ийм ялгаатай хоёр хүндтэй шагнал энэ үеэс одоо олгож эхэлсэн байгаа. За энэ тэр үетэй холбоотой одоо гэрэл зургууд болон тушаа шийдвэрүүд энэ ямар системийн одоо төгсөгчдөд одоо ром диплом гардуулж байгаа энэ зураг байна. Уран зураг байна. За энэ түүхэн одоо бодиттой энэ зургийг зурулж сургуульдаа дурсгасан байдаг тухайн сонсогчд цагдаагийн активын захирал Батаев захирал онц төгсөгчдөд ром диплом гардуулж өгч байгаа. За тэгэхээр энэ танхимаас бол одоо дотоод ирэх их сургууль болсон. За хууль сахиулах их сургууль болсон түүхүүд бол энэ танхимд байна тий. За энэ хэсэг маань одоо их сургууль болсон үеийг харуулсан одоо хэсэг байгаа. За 2001-ээс 2011 онд одоо Хөлийн цэргийн дээд сургуулийг тусдаа бие даасан сургууль байсан. Тэгээ 2011 онд одоо цагдаагийн активтэй нэгтгээд дотоод иргэний их сургуулийн статустайгаар одоо сургалтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн үе байгаа. За 2011 оноос одоо бүтээн байгуулалтын олон ажлыг одоо хийж эхлүүлсэн байдаг. За энэ бүр Эрдмийн мөр гэсэн сонин гарч ирсэн юм байна. Хөлийн мэдээ. Дээд сургуулийн үед Эрдмийн мөр гэж сонсогч багшаал багштад зориулсан ийм сонин гарч ирсэн. Энэ анхны дугаарнаас энд ингээ хадгалагдаж байна. За энэ дэслэгч генерал 10 ангид мөрдөс
энд бас хадгалагдаж байна. 2014 онд сургуулийн 80 жилийн ойгоор бас музейд бас дурсгал болгон үлдээсэн зохицтой хүртэл нийтийн хүртэл байж байна. За энэ Хөлийн цэргийн дээд сургуулийн үеийн диплом байна. Дипломны загвар хүрээ бас байна. За яшээ ингээд дотоод хэргийн их сургууль болсон үе байна. анхны захирлаар нь За анхны захирлаар нь Болдоотор хорондоо ажиллаж исэн 2011-с 12 онд. За 2012 оноос цагдаагийн орондоо Чингис одоо тухайн сургуулийн захирлаар томилогдож ажиллаж эхэлчихсэн. За энд одоо ямар сонин Дотоод судалсан сургуулийн үед олгож исэн шагналууд байна. Диплом, ромны загварууд бас ингэ хадгалагдаж байна. За тэгээд нөгөө түрүүний хэлсэн одоо хүндэт доктор профессорын одоо тэмдэг бас байна. За тэгэхээр энд хэсгээс хууль сахиулахын их сургууль болсон түүх эхэлж байна. 2012-оос 2019 онд хууль сахиулахын их сургууль болж байсан юм байна те. За тийм. За энд болохоор хууль сахиулахын их сургуулийн үед олгож исэн шагналууд энэ баг шалбаг сонсогчдод олгож исэн шагналууд 80 жилийн он медалийн одоо үнэмлэхний медаль үнэмлэх байна. За энэ тугны одоо тушаал байна. Тухайн үед олгож исэн. За анхны төгсөгчдийн одоо альбом бас хадгалж үлдсэн байна те. Энэ одоо ямар учиртай хувцснууд уу? Ямар одоо хүмүүсийн өмсөж ирсэн? За энэ одоо төв сургуулийн штабын дараагаар ажиллаж исэн Тэслэгч генерал Цэдэш генералын өөрийнх нь өмсөж исэн одсоогоо 2015 онд хүн одоо музейд бас ингээд дурсгал олж өөрийнх нь хэрэгжилж исэн эд зүйлстэй хамт музейд дурсгал олж исэн. Энэ гэхэд одоо 60 жил одоо ингээд хэрэгжилж исэн ийм богц байна. За яг Цэдэш генералын хэрэгжилж исэн те. Энэ бас ингээ өөрийнхөө албандаа хэрэгжилж исэн хавцсан бас ингээд байна. За энэ хувцас маань болохоор цэргийн дээд сургуулийн онц төгсөгч одоо улсын их хурлын гишүүн Сэргэлэн генералын одоо хувцас байгаа. Бас өнгөрсөн жил бас музейд өөрөө төрлөх сургуультай дурсгал болон одоо үлдээж өөрөө биеэр ярьж одоо музейд одоо гардуулж өгсөн. Энэ хувцастай музейд одоо олонний хүртэл болоод энд байршуулсан байгаа. За энэ хэсэгт ямар энэ хэсэгт болохоор 15-ны цагдаагаас эхлүүлээд одоогийн цагдаагийн хувцас форумны одоо онцлогийг харуулсан болон байна. Бүр үеийн хувцснуудыг ингэж яг нэгтгээд энэ талаар хүмүүс их мэдээлэл асуудаг. Эндээс бас сонирхолтой мэдээлэл авч болох юм байна те. За энэ бол энд манай музейд орж ирсэн одоо хүн бүрийн тухлах туртай бас ийм сэтгэлээ үлдээх боломжтой ийм гоё газар гэдэг. Энэ тугны учир холбогдлыг. За энэ бол төв сургуулийн манай сургуулийн анхны туг байгаа. 1949 оны 4 сарын 30-нд одоо байлдааны тугийг одоо манай сургуулийн бие бүрэлдэхүүнд гардуулж өгсөн. За их хуваараа бас музейд хадгалагдж байгаа. За энэ бид нар бас юу яасан? Хуульч хийлгээд энэ хүндэтгэлийн хэсэгт бас байршуулсан байгаа. За энэ хэсэг маань музейн ерөнхийдөө хүндэтгэлийн хэсэг. За манай сургууль маань дотоод хэргийн сургууль нь байлдааны гавьяаны болон цэргийн гавьяаны улаан тугийн одонтой, хоос одонтой. За тэгээд тушаал шийдвэрүүд энд байршуулсан байгаа. За ингээ үеийн бас сургуулийн тугнуудыг бас энд байлдааны тугийг бас ингээ байршуулсан байна. За ингээд манай музейн хойморт их сургуулийн маань анхны туг за 2 одон байршуулсан. За манай музейгээр зочилсан бүх зочид энд одоо сэтгэлийнхаа үгийг сэтгэлдээ үлдээх ингээд боломжтой ийм гоё талбар байна. За ингээд бид та бүхэндээ дотоод хэргийн сургуулийн үйл ажиллагааны хадлаар хүргэдэг Юу влогийнхоо шинэ дугаарыг хүргэлээ. Энэ удаагийнхаа дугаараараа бид за дотоод хэргийн сургуулийн музейгээс бэлтгэлээ. За мөн одоо дахиад 3-4 танхим үлдсэн байгаа. Бид дараагийнхаа болонгаар та бүхэндээ шинэ дугаараараа хүргэх болно. Ингээд бидэнд маш сонирхолтой мэдээллийг өгсөн манай их сургуулийн музейн эрхлэгч Ахмад Цэцэгмаада баярлалаа. Танд ажлын амжилт хүсье. За баярлалаа. Танд ч гэсэн ажлын амжилт хүсье. За баярлалаа. Ингээд бид та бүхэндээ дараагийнхаа влогоор мөн шинэ мэдээллийг хүргэх болно. Ингээд дараагийн дугаараар эргэн уулзтлаа. Түр баяртай.